Тоонон дээр нь нар туссан гэрэлт заяа. Тогоотой сүмдэн тостаасан буянд заяа. Таван хошуу эрдэнийн сүрэг минь өөдөө заяа. Тал хангай гойгруулсан малчин заяа. Нарны даллахтай газар дээр хідэн малаа гэж намрын дунд сарын 15-ны тэнгэр ажилласан. Цаг цагийн үерт төрхөөн алдаж эвдэрлгүй цадиг түүх улбаалж өвгдийнхээ нутаг эзэн суусан. Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай ширмэл тойруулга дээрээ азийн дөрвөн бэрхтээ дахиад буухад цоожгүй айл малчин танах дайн ганцхан цөөрөггүй сэтгэл малчин таних. Сэлэн аймгийн Цагаан Нур сумын малчин Буйманжагийн Эрдэнэ аягийн хотод бэлтгэсэн нэвтрүүлгээ хүргэж байна. За тэгэхээр үзэгчдээ бид Сэлэн аймгийн Цагаан Нур сумын малчин Эрдэнэ аягийн айлаас та бүхэндээ нэвтрүүлгийг хүргэж байгаа лээ. Сайн байна уу? Та сайхан үйлчж байна уу? Сайн байна. Сайхан үйлчж байна. Сайн ирцхаа. За сайн явж ирлээ. За Эрдэнэ аягаа өөрийгөө хэлж байгаа үзэгчдээ сайхан танилцуулаад айлах нутаг усны болов Сэлэн аймагт яг энэ Цагаан Нур суманд энэ үлжөөн дээр ирээд одоо хичнээн жил болж байна. Сайхан өөрийгөө танилцуулахгүй та. За би Сэлэн аймгийн Цагаан Нур сумын иргэн малчин Эрдэнэ гэдэг юм байна. Я сангийн зэн говсомас 90 он тэгээд одоо ингээд 18 жилийн нутагт амьдарч байна. Хичнээн малтай байна. Энэ жилийн өрнө өвлжөө хэр байна? Өнцөө сайхан байна. Энэ жил бол өвлжийг сайхан ажтайхан зас багтаа. Их тарган өвлжиж байна. Яг би нэг зөө мас энэ жил тоолсон. Амбул хэдүүлээ. Би одоо 5 хүүхэдтэй. За хүүхэд нь хавраагаар юу хийж? Манай төрөн охин өдөөс уусаа. 4 охин нэг үтэй. Тий, төрөн охин нэг үтэй. Сэлэний алтан мөрөг том хөргөн малчин. Хоёр одооний Улаанбаатарт амьдарч байна. Аваарай ажиллая. Хамгийн бага охин нь Сэлэний Цагаан Нурт. чинь би ч одоо 85 оноос эхэлж маллаа. 85 оноос та 33 жил малцсан юм. Манай авгасаа малчин тэгэл авгаадаа авмаллаа. Сайн байна уу та? Сайхан үйлчж гин үү? Сайн байна. Сайхан үйлчж гин үү? За, та сайхан өөрийгөө танилцуулахгүй бас аль нутаг Увс аймгийн хүн тийм ээ? Тий. Залуу алуун насндаа юу хийж яв энэ жил өвлжөө сайхан байна уу? Тавлаг байна. Тавлаг байна уу? Эрдэнэ аавыгаа дагаад балчин басан гэж юм тий? Тий. Таны хувьд бас насаараа малж байна. Тий. Би насаар мал. Алмалхын хажуу манай морийн. Ааха. Тэгээ 87 онд ангийн алдартай яач. Салавсан. Таад баг багасаа мэр өөрөө баг уралдаан нэмэр унж. Тий, би ч одоо багасаа энэ хүнийг мөр унаад. Тэгээд цэрэгт яваад сэргээс ирээд тэгээд дагалд нь яач болж байгаа бидаагаад 87 оноос үеэс марийж. Унаач үгүй байж байгаа л. Одоо хүүхдэн унаач бол уяас өгсөн. Манай багвант унаач марийж эхэлж. Анх ягаад тэр нутаг дэлгэж орж ирв? Тэгээ Сэлэн аймгийн бас яг энэ суманд энэ буурин дээр тий яг 10 жил 20 жил амьдарч байна гэж юм. Гаднаас бидрийг анх ирэхэд бас их сайхан. Анх ирэхэд сайхан байна. За ирэх шалтгаан бол яг нь нэгдүгээрт манай уур нутг маань жоохон зах гэцгаар хол янз бүрийн юмнасаа хол зах гэж байгаа. Тэгээд хүүхдүүд маань мэдээлээ хүүхдүүдийн
Тэгээд сургууль соёлтой дүүсэрээ нэгдүгээр тэгж ирсэн. Хоёрдугаарт тэр 90-ад онд нэг чинь тэр дугаагийн хил дээр юуж чамд итгэлтэй. Тэр орчин. Тэнд байсан хамгаалал хэлгээ янз бүрийн юу ихсэл тэгэл ашаа амгалан тайвын хайхан нутг байдгийн энэ тэгэл сонирхож ирсэн. Тэгээд одоо 18 жилийн хайхан амьдэрч Бөмбөнжавын Эрдэнэбаярын хувьд 1964 онд төрж Улаанбаатарт цэргийн алба хааж ирээд 21 наснаасаа эхлэн мал маллаж яваа малчин. Ус аймгийн Зөөнгөө сумаас 1999 онд нутаг сэлхэн Сэлэнг аймгийн Цагаануур суманд ирж 20-од жил сэлэнгээр овглон амьдарч байна. Анх нэгдлийн 200 эмхэн авч биедээ мал маллах гараагаа эхлэж байсан бол өнөөдөр 1000 гаруй малтай болж малынхаа буян шгийг хүртэн амьдарч байна. Малчингийн жаргал бол сайхан малынхаа бэлчээр малаа хариулаад явж яхад сайхантай. Мал нэг ям тарах тавирыг авцгаа тэгээд хэлмэлээ хүлээж явж байгаа. Хэдийгээр сайхаагаат алаараа дөрөндөөд явж явах жаргалтай байдаг шүү дээ. Тоонон дээр нь нар туссан гэрэлт заяа, тогоотой сүмдэн тос таасан буянт заяа, таван хошуу эрдэнийн сүргэмэн өөдөө заяа, тал хангай гойгруулсан малчин заяа. За таны хувьд ер нь бол хүүхэд байхасаа л мал малсан аваагаад мөрөнд мал өнөд өсгөж өссөн. За цэрэгт яваад ирээд ингээд яг өрхтөл хоолоод тиймээ тастаа гараа зайхан бол явж өнгөрсөн хугацаанд ингээд яг мал маллаад явж байгаад мэдээж малын буян байгаа сайхан амьдарч байна тийм ээ. Мал маллахын сайхан нь. Мал маллах шиг сайхан байхгүй сайхан сэвэр агаарт. Асээ ашиг буян дөрвөөгийн одоо буйныг одоо хүртэл одоо сайхан маллаад шиг сайхан гэдэг яахгүй шүү дээ. Анх яг өрх тусгаарлаад малтаа олоод ингээд бие дагаад малчихад хичнээн малтаа гарч ив. За би чинь анх 85 онд битэр хэл болоод тэгч нэг нийгэм гэж байсан. За нэгдлийн 200 эм ханаваад хоёлаа. Нэг жил болчих. Дахиад тэрүүгээс энд чи нэмээд нэг 200-400 үлдэх мастай. Энэ мас. 400 мас төлөвлөж 5 жил мас тийм ээ. Тэгээд азаа хөвчилж авсан да. Тэгж анх мал өөр ингэ. Тэгээд нэг киломат нэг чинь их баян нэг байсан байна. Бидний төлгүүгээр 19 толгой мал төгсөн. Тэр маань одоо эсээд ирчээд одоо энийг тэр цагаас нар тооцсон бол 70,000 мал болсон байх гэсэн хэрэглээл бариад одоо энэ хэрэгцээ өргөддөг өөрөө хэрэглэсэн. За бид тэдэс орж ийл ярьж хаад анхаас ирээд энэ яг Сэлэнг аймгийн Цагаануур суманд ирэхэд тэмээтэй ирж исэн. 5 шуу малтай ирсэн. Ярьжсэн дээ тэр таны ярьсан бас тэр сайхан дурсамж насаа хууртай. Бид нар ч одоо яг 5 шуу малтай ирсэн. Энэ энд нүүж ирсэн айл болгоно. Хуучин нутг байна. Тэмээ энэ хөв 5 шуу алмалт. Таныг олон 8 тэмээтэй ирсэн. Тэгээ тэмээгээр нүүж үзлээ энд. Шимэсгээр садж үзлээ. Эдгээр энэ ч одоо тэмээ байдаг учраас хүмүүс нь мал нь их хэрэг юм аа хүнээс илүү өмнө яах вэ? Энэ тэмээ маллах яах нь цамуутай нэг хангалтч тэмээ чи. Тэгээд өхөр дэрэг болголаа. Тэр ч машин тэрэг гэж байсан биш. 2-3 шар суугаад
бүр тэрэг бас орон тэргээр чи ингэж ич начи. 2 жил нүүлээ. Тэгжээд одоо энэ унаа машины вартер одоо Хамтдаа бүгдээрээ айлаараа. Хамтдаа цугаар ирсэн. Тэ бүгдээр нь. Тэшнээ 99 онд ирсэн. Тэгээ энд ирэл сайхан амьдарч байна. Бүрдүүд нь сургууль соёлоо төгсөөд дундаа зарим нь сургууль соёлоо төгссөн, зарим нь ажиллаж. Тэгээ өөрөө би нэг хэдэн малаа дагаал хөдөөл амьдарч. Нэрийнхээ нэмжигнөөжинд би ингээл өвчээдэггүй нөө да. Тэгээд нэг бандтаа хоёулаа байгаа. Энэ 2000 онд би Сэлэн аймагт бид хоёр ирж ирсэн. Бидний ирээдүйг ирсний дараа манай бол анхан утгасаа би 95 онд булганы баян урд ирж байгаа. Тэр наашаа гарсан. Тэгээд энэ хамт нийлээ тэгээд хаяа дараа ингээд хамтаа андаа явчихдаг. Манай хоёр маш манай ах ч гэсэн багасаа мал зэсэн малч. Багатээ хүүхдүүднээс болчихоо. Одоо манай эрдмээр одоо манай хөргөм тэгээд манай төрсөн дөө. Тэгээд яг энэ жилийн хөр маань бас нэг хөдөлмөрийнхөө үршинд бас нэг мал тоолуулсан байна. Одоо энэ эрдмэрийн аав нь одоо манай энэ хүүд одоо нутгийн сайхан буйртай буурал өгөн бий. Насаараа хурдмаар үйлчирсэн энэ нутагтаа бол одоо хурднаараа гайхаж ирсэн. Бид нар одоо ингээл айл готлаараа ингээл ажлаа нийлж хийгээд ингээл явж идэг усууд шидэх хөрөл баасаа ингээл ирээд нэг айлд очиод ингээл хөрөл баасаа бол нуулуур ямаа мамаас бүх ажлаа ингээд нийлж хийдэг санаа ингээд бүдээ нэгдэж хийдэг бид нар. Ер нь одоо хөдөлмөрчгийн тулд л одоо энэ өдөр юм амжилттай явж байгаа гэж боддог шүү дээ. Нүүр сэтгэл арай л одоо идэг ирсэн ч хаваагасаа аваад болтой явсан. Тэгээд одоо энэ дээр ирсэн малынхаа энэ одоо тэгээд энэ малчин болоо сууж. Тоонон дээр нь нар туссан гэрэлт заяа, тогоотой сүмдэн тос таасан буянт заяа, таван хошуу эрдмийн сүргэмэн өөдөө заяа, тал хангай гойгруулсан малчин заяа. Хэдэн малаа дагаж эсгий гэрт амьдарч хүүдсэн дээлнээс өөр сайрхах гоёлгүй эгэлжирийн Монгол малчин өнгөц харахад өмссөн дээл хоттоо хонноос өөр юу ч үгүй мэт боловч орчлон дээр хамгийн баян хамгийн жаргалтай хүмүүс бол малчин монголчууд юм аа. За Эрдэнэ хотод нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэр яг одоо өвлжин дотор нь хоньны өвлжин дотор тий. Ингээд түрүүн бидээс ярьсан яг энэ хурцэн хуулаад ясаа одоо яг эд хас суулах үе болчиход байгаа гэж ярьжсэн. Энэ одоо нэг хичнээн хань бүх хонь дотроо өвлжиж байна. Тий, бүх хоньны дотроо хон. Арай шин өгдөө. Тэгээд энэ хөрцөн байгаа юм. Энийг нэг 20 хонуулаад авна. 20 хонуулахад нэг 4 өнгөрөө нэг сайм гэрээтэй хөрцөн гар. Тэгээд хойдон жилийнхаа үйлчийнхаа тэгээ жилжингээ ингээл өвлжингөө төлчин. Тий. Хойдон жилийнхаа атгсан хөлийг одоо удаад үжилж байгаа. Энэ жилийнх бол одоо энийг бол энэ жил гаргаад хойдон жил. Яг одоо бид нар энэ зогсож байгаа өвлжөө маань бас ийм битүүхтэй яг голроо. Анх хэрэгтэй л барьсан өвлжөө. Анх хэрэгтэй л барьсан. 18 жил. Яг нэг сөрөн дээрээ байж байгаа юм. Тий. Тэгээд ургаалтын солиал. Энэ багныг л тий. Багны солин тий. Тэр ихийг хатгаад сэрэл онныхаа хөрзөн аваад байхлаар энэ үйлчээ чинь энэ одоо олон жил эзэмшигт олцоотой. Их таг зайлж барьна ингэдэг юм байхгүй. Одчоо модусаар юм. Ер нь малчид аяга өвлжөө хэлдэг бах тий. Тий. Бол бас сайн туршлага байна гэж одоо энэ хурцэн ол их сайхан тий. Энийг бас өвлдөө мөнгө төгрөг зарахгүйгээр төлөө модны мөнгө төгрөг байгаль орчинд бас тэгээ сүүлийн үед мод хавартаад байгаа үед бас байгаль орчинд ямар нэгэн зөрөглөөгөө тий модоо хайр модоо шатаагаад тахсан дарвал ингээд малтай айлууд малчин айлхууд маань яг энэ одоо энэ жишгээр Эрдэнэ жишгээр бас хурцэнгөө сайхан уулаад тий өвлдөө сайхан гаргаж хатааж байгаа зунжангаа сайхан хатааж байгаа эрхчлийнхаа туршиг ямар ч одоо мөнгө төгрөг шаардлагагүйгээр бэлдээд авах боломжтой. Тий боломжтой.
За одоо нэг 2 хамарчсан 2 3 болох шүү тий. Тоглолцсон. Тэгээ 3 нөхөр тоглолцсон байна. Ноёд нь одоо их сайн тарган гарсан би одоо ач тусч надад яг мал эртгээл аваад эрт тоглолоод эртэлсэн тойл бол гарсан тойл бол тойрноо их сайн том дарга дээр сайн авсан болохдоор эрт тоглож байгаа байхгүй. Малын ер нь бас нэг тарга твэрийн дээр маллахад бас тий их чухал ах тарга твэрийг яаж авуулах гэдэг нь бас их чухалчооны бас их чухал зүйл багт тий бас од хэдэн нэг тодорхой малтай байх уу сайхан дарган цэцгэлэн малханд оруулах уу гэх тий. Тийм л дээ. Тэр тухайн малжаа хүнээс шалтгаалж та малаа бол тэгээд үлрэлтэн зохицуулаад одоо харилж маллах хожир шийтэй газар хаана ямар газар байна. Тэр болгоныг л малчин хинаж хэлж байгаа өнөөдөр тийшээ хариулна. Тэнд малаад хэдэн анаг хэлчээ. Тэдэн сар энд байна гэдэг жил мал тарга тавирыг авахгүй л та. Тэгээд хожир шөө их хэрэгтэй. Тэгээд авсвал бол одоо өвлийн нөхцөлд бол одоо хамгийн сайн тураадгүй жодон давсвал. Энийг бол би нэг намарт нэг 100 кг давсах яхад болдгийн дөө. Ингээд мал толгоо хай нөхрийн үжээд нэг юм бас нэг давсыг тэр мал олоод өгч. Тэгээд дуусах дахиад нэг тавьж өгнө. Зэлэн аймгийн цагаан нур сум хүрээ хөрөөгчдөө гэж та аструураас маш ярьсан тий анх хэлж байхад их сайхан биччихээ сайхан нутгаа гэдэг. За энэ нутаг оронтойгоо бас малчууны бас яаж тий намайг орон нутгатайгаа яаж хамтарч ажиллаж гин. Одоо нөгөө малчид бас байдаг штэ малгүй мянгат малчлаа да тий. Одоо нутаг орныхаас малгүй малжуулах тийм ээ. Одоо жишээл сургууль цэцэрлэг төр төсвийн байгууллагад хандив өгөх тэгэл ингээд бас малчууны нэг бас нэг чухал бас энэ бэлчээр орон нутгийг ашиглаж агаад буцаад ингээд тий би биендээ тусдын болох юм бас нэг хүлээсэн баг үүрэг шахав байна тий. Нэг юм биелүүлж явна. Тэгэлгүй яах вэ? Тэгээд чинь энэ сум дээр 18 20 жил мал малж байна. Тэгээд энэ сумар нутгийнхаа та янз бүрийн зохион байгуулж байгаа ажилтар тэтгэвчтэй оролцсон сургууль цэцэрлэгт одоо мах шил тэгээд одоо өдөрлөг өнгөрсөн намрын самынхаа роторагийн өдөрлөгийг татааж хийсэн. Ямар ч байсан хүлээсэн үүргээ бол тодорхой хэмжээгээр биелүүлж л биелүүлсэн тэгжээж л амьдэрч. Тэгвэл тэгээд зөвхөн энэ миний хал одоо энэ дэшээ хөндөхгүйгээр юу гэж байж болохгүй шүү дээ. Миний хувийн мал тий. Тоонон дээр нь нар туссан гэрэлт заяа, тогоотой сүмдэн тос таасан буянт заяа, таван хошуу эрдэнийн сүргэмэн өөдөө заяа, тал хангай гойгруулсан малчин заяа. Би нэг 20-од төгсөөд юм аа. Тэрээс цагаан идэх юм. Манайхан бүгдээр эмэгтэйчүүд бүгдээрээ цагаан идэх сайхан гин. Тэгээд бас нэг зарж нэх юм болдгоо юм уу. Тэгээд хороноос ирсэн хүүхдүүд ах дүү нэртэй нэгэл. За яг энэ одоо хідүүлээ энэ хідүүлээ цааж нь яриад өгрийг. Би нэг дүүтэй байгаа тэгэл. Хоёлаа. За. Саахан саагаад саахгүй гэн тэгэл тавьж байгаа. Дэдэс яг тугалцсан ажил хийдэ. Юугүй одоо шинэ сар гарах гэж юм тийм ээ. Цагаан сарын 3 сар гаргаад малын төлж эхэлнэ тийм ээ. 3 сарын 10-нд төлж. 3 сарын 1-ээс тэгээд 5 сарын 10-нд хүртэл тэгээд мал төлөлт дуусдаг юм да. Тэр хоёр яг ид ажилтаа л. Тийм шүү дээ. Төлөлтийн үеэр л их ажилтаа байна гэдэг чинь. Сайхан гэхдээ яг малчтын сайхан одоо нэг баярлалтай өвлийг нэг сайхан өнтөөд аваад тийм ээ. Өвлийн өнтөөд аваад төлөвлөлт цаг ирээд авчих юм бол одоо бидний одоо зорилгоч надад хэлнэ шүү дээ. Өөр одоо бидний чинь ийм талын хөлс ийм тийм гэж юм байх шүү дээ. Энүүгээр айл амьдрын. Энийгэл энэ хэдэн мал төлөөл өрн өндөр бааж үрчих юм бол дараа жилийнхаа бэлтгэлийг хийн шүү дээ. Одоо бүрийг хорцсон авчин одоо энэ жилийн хойдын жилийнхаа төлөөг одоо энэвэл гаргаад тэгээ 5 сараас 6 сарын хооронд тэр хөлцөнгөө аваад
11 сард энэ дөрөв тэгээ хөлөнгө тэгсээ өдөрчээд. Энэ мал сая асуусан тэр юу ч одоо малаа нэрээс хүн мал хариулж тогтоож тий за өнөөдөр хаана хариулах энд хариулна өдөр шөнө хаана байна хизээ өсөх үү хизээ энжээх үү одоо энэ кичил мал бол тэгээд дарга таваараа авна янз бүрийн шинэ хамуу юм уу тийм юм тусах нь баг одоо туучгаал тэгээд цэг машин очиж үргээгээд эргүүлээд дээр рөгшин хэлж ийсэн та мал битгий өргөө чочсон мал тарга таваар авахтаа тийм бааж ишээж болохгүй гэдэг бид ч юм өрөөр очдөг бас одоо бол муцыг өрчний хөөхдөд эргүүлчихсэн тэр жахан зогсгөө малаараа хэрэгжүүлж байгаа. Таны хувьд бол яг морой сайхан унал морой эргүүлсэн гэдэг. Манай банд бас заримдаа муцыг очиад юм байна. Энэ тэгж болохгүй юм. Ялангуяа намрын одоо дарга авчих юм бол мал юм бас техникээр нэг үлгээж хэрэглэх энэ жилийн энэ хаврын үед одоо ер нь хичнээн төлмөл авах. За энэ жилдээ бог бол нэг 480 гаруй мал төлөх байх. Бод хөр одоо нэг 40 мал төлөх. Малчтын одоо нэг бас яг ажил ихтэй байдаг ч гэсэн нэг их хүсэн хүлээсэн. Тий, одоо энэ мал цагаа гэж аваад манай өөрсдөө чирч ин сайхан ирж яваа цаг тий дулаан цагт сайхан ажил ихтэй бас байх нь илүү одоо тий одоо ирч хүчтэй болоод илүү сайхан тэндээ урамшаад явдаг юм шиг сайхан төлөө үлээж аваад. Тий, энэ мал төлж явах гоё л да. Ерөөсөө ямар мал төлж илгээл өглөө эрт тусаас махи хараагаар маа тийм хан төлж тэрний хэрэлж энэ тэр оролж ийн гээл. Тэгэл хөөхтүүд бол тэгэл энэ мал төлж явах үед чинь ахиас гарахгүй шүү дээ. Орошгэн зал хараална. Хамгийн одоо сайхан юм чи бидний ч одоо ганц одоо харж байгаа амьдч байгаа чи мал шүү дээ. Тийм малаа л удаа тэгээд урам зоригтой сайхан хүлээж авна. Орогдлогоор хүлээж авчихлаа бидний одоо ганц зорилгон дээр. Олон жил одоо таны хувьд тийм масраа маллаад явсан хүний хувьд ер нь мал өсгөж явхад өнгөрсөн хугацаанд ер нь хэр олон малын төлөвтөө ихрэлж исэн. Одоо олон ихэр хаажсан төлөвлөж авч исэн удаа байна уу? Байгаа мал тарга таваарыг сайн авах юм бол бас мал ихэрлэн. Муухан тарга таваар авсан бол ихэрлж мэхэрлэх нь бол хаврах нь. Ялангуяа намрын үед хөжир шийтэй газар бог мал их тэр нийлүүлгэнд орж явах тийм газар байх юм бол мал ихэрлэхтэй. Их боломжтой. Тоонон дээр нь нар туссан гэрэлт заяа тогоотой сүмдэн тос таасан буянд заяа таван хошуу эрдэнийн сүргэмэн өөдөө заяа тал хангай гойгруулсан малчин заяа. Өөрийн цолмон хидээд гарахаас үдшийн сар хүрээлхийг ч ажиглаж байгаль дэлхийн аашаагийг тэд таньж мэднэ. Цаг улирлын байдлаас шалтгаалan өвсний өнгө, ургамлын шин, усны тунгалгыг харж бог бодоо ялхан эдээшлүүлэх нь Монгол малчны эрдэм. Миний аав ээж бас хоёулаа малчин хүмүүс байсан. Тэгээд энэ хадмаа бас малчин тэгээд бүгдээрээ малчин гаралтай хүмүүс. Тийм учраас бид ингээд малтал мэдээ зэрэгтэй сайхан явж байна. Тэг багаас л малаас би 84 он 10 дахь анги төгссөн. Тэрнээс хойшоо тэг мал. Тэг би ахтаа 11 үлээ. Ихэнх нь энд байгаа хоёрын хотод. Тэг одоо 16-нууд манай хамгийн отхон дүү бас малчин болж аймгийн авраг алтан төлөний эзэн болсон. Тэгэд энэ ч би одоо ингэж яг болчин болж байна. Тэг яг хэдийгээр бурхан болсон ч гэсэн бидний аав ээж бас бидрийгээ тэнгэр дээрээс
өргөлж сайн сайхнаар ивэж харж байдаг бас баярлж явдаг. Хамгийн бас гол нь хүн бол энэ манай энэ хадам аав яг өдөр тутам цаг тутам битүүр яг зөвлөгч мал маллах тийм зөвлөгч байдаг. Тэгэд энэ хадам аавда бас их баярлж явд юм аа. Тэгэд энэ цэнхтэлэгцээ дамжууд аавда хайртай шүү хэлмээрээ. Хурдан хүүлгээ давхулан дуулмаа 수게 나르타데르헤 오노며당 사마르흐그조 옴망 수르갱 어떻게 허터서 오이니 터그터 이시기여 Өвгдийн ухааныг бодолтой тээж үндэсний өв соёлыг хотондоо хадгалж яваа хүмүүс бол малчин монголчуудаа. Дэлгэр уудан нутгийнхаа эзэн нь болж дээдсийн их түүхийг хойчийн ирээдүйтэйгээ холбон залгаж яваа хүмүүс бол малчин монголчууд юм аа. 어떻게